За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдөр өдрийн мэндийг хүргэе. Монголын өрнгийн бирж болон Капитал Монгол Капитал зохион байгуулж буй 2026 оны ээлж нэг өрнөсгөл эхэлж байна. За өнөөдөр бид Хасбанк хувьцаат компанийн эхний хагас жилийн санхүү үр дүн болон цаашдын төлөвлөлтөд танилцсан. За энийг ихэд тайланг Хасбанк хувьцаат компани гүйцэтгэх захирал цэвэг жавд танилцуулгаар хүрэлцэн ирээд байна. За бидний earnings call Монголын өрнгийн биржийн Facebook хуудасаар болон Хасбанкны Facebook хуудасаар шууд хүлээн авах үзэхэд та бүхэн хүрч байгаа. За мөн Zoom-ээр дотоодын гадны шинжээчэд хамт оролцож байна. За арга хэмжээ маань нэг цаг орчим үргэлжилнэ. Эхлээд Хасбанкны 2026 оны хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны танилцуулга хийсний дараа асуулт хариултын хавьд явагдана. За асуулт асуух бол та бүхэн лайваар үзэж байгаа бол комент хийхээр Zoom-оор оролцож байгаа оролцогчд маань Q&A хэсгээр асуултаа үлдээх эсвэл танилцуулга дуусны дараа ресент дазаж цэвэж захирлаас асуултаа асуух боломжтой. За тэгээд цэвэж захирлыг танилцуулна гэж урьж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би Хасбанкныхаа нэгдүгээр хагас жилийн санхүүгийн тайланг та бүхэндээ танилцуулъя. За энэ үеийг хараад танилцуулахад байгаа ширлэгдэе. За танилцуул руу оръё. За өмнөх танилцуулгатай муу адил агуулгын хувьд бол ингээд дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж байгаа. За эхнийх нь нэгдүгээр хагас жилийн онцлог үйл явдлуудын талаар ихэвчлэн үйл ажиллагааны тайлангийн шин чанартай агуулга байгаа. За дараа нь санхүүгийн үзүүлэлтээр анхаарлаа хандуулад мөн Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Хасбанк хэрхэн хангаж байгаа талаар тэгээ хамгийн сүүлд нь товчхон компани засаглалын нэг слайд танилцуулахаар байгаа. За онцлог үйл явдлын хувьд бид нэр 2 дугаар улиралд төлбөр тооцооны Google Pay-г нэвтрүүллээ. Энэ бол Visa-тай хамтарч Visa-гийн токеныг ашиглаж бид нар нэвтрүүлсэн. Утгагүй Apple Pay-г нэвтрүүлэхэд дээр ажиллаж байгаа. Тэгэхээр 8 сар гэхэд бид нар Apple Pay-г харилцагчтай үйлчлэг үзүүлэхээр ингээд бэлэн болсон. За үүнээс гадна 4 сарын 29-нд Хасбанкны ээлж төцөө эзэмшдэг хурал болсон. За тухайн хурлаар бид нэр компани тухай хууль заасны дагуу хувьцаа эзэмшигчтэй мэдээлэл өгөх мөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрлэх асуудлууд байдаг. За үүнд бол одоо санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан авж идэлгдсэн тайлан за манай дүрмийн дагуу ногдол ашиг тараах шийдвэр энэ оны бас онцлог нь төлөөллийн үүддэх зүйлийн гишүүдийг сонгох одоо сонгуульд хичээл байсан. Гол асуудлаа бүгднийг нэлцээд шийдвэрлсэн байгаа. За мөн бид нэр хүүхдийн баярт зориуллаад хүүхд бүр одоо уран бүтээлчээд энэ хөтөлбөрийг 11 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нийтдээ 600 гаруй бүртэл ирсэн. За энэ одоо манай ирээдүйн саятан одоо брендийн хүрээнд энэ хүү одоо компанид ажлыг бид нар явуулдаг байгаа. За ногдол ашигаа бид нар 4 сарын 30-нд ногдол ашигаа бид нар хувьцаа эзэмшигчдийнхаа даасан байршуулсан. За үүнээс гадна бид нар 2025 оны одоо шилдэг татвар төлөгч өргөмжлөлийг ерөнхий сайд учрал сайдаас хүлээж авсан. За 2025 онд Хасбанк 112 тэрбум төгрөгийн одоо татвар хураамж шимтгэлийг одоо улсын төсөвт төвлөрүүлснээр одоо том татвар төлөгчийн сегментийн топ 5 байгууллагын нэгээр шалгарсан байгаа.
Мөн бид тэр Европын сэргийн босголтын банктай 80 сая долларын санхүүжилтийг нэмж авсан. Энэ нь түрүү жилийн бид нар залуу бизнес эрхлэгч нарт зориулсан санхүүжилтийн хөтөлбөр амжилттай эргэцсэн болохоор энэ хоёр дахь шат руугаа ороод нэмж 80 сая долларын санхүүжилтийг татсан. Мөн топ 100 аж ахуйн нэгжээр 25 дахь жилдээ бид нэр 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Бас банкны хувьд бол мөн дахин топ 20 аж ахуйн нэгжид шалгарсан. За яг 12 дугаар байрт бол ирэмблэгдсэн байгаа. Бас Италийн хөгжлийн банкнаас Impact Award бид бас банк маань 2 дугаар илрэлт хүлээж авсан. За бүтээгдэхүүний хувьд гэх юм бол Hasti гэдэг залуучууд хүүхдүүдэд зориулсан апп төр шинэ нэмэлт хөгжүүлэлтүүдийг орууллаа. За зах зээлийн шинэлэг бүтээгдэхүүн юу байсан бэ гэхээр харилцах зээлийн иргэн төлөлтийн хуваараа өөрийн онцлогт тохируулж оруулах боломжтой болсон. Тэгэхээр нөгөө зарим сарууд арай өндөр төлбөр, зарим сарууд арай бага бэлэн мөнгөний урсгалтанд тааруулаад өөрчлөлт оруулахын боломж оруулсан. За ялангуяа наадмын том баяруудын үеэр хүмүүс цалингийн зээлийг бас төлөхөд заримдаа нэг жоохон бэрхшээл тулгардаг байгаа мөнгө урсгалтлаас. Тэгэхээр бид нар зээлийн иргэн төлөлтөө хойшлуулах юм боломжийг бас апп дээр оруулсан. Энэ бол банкны салбарын хувьд нэг юм шин бүтээгдэхүүн болсон. Тэгээ бид нар бол улирал болгон өөрсдний дижитал апп болон хүүхдэд зориулсан Hasti-ийн аппууд дээр хөгжүүлэлтүүд хийгээд явж байгаа. За нийгмийн хариуцлагын хүрээнд бол бас нэлээх их олон үйл ажиллагаа явсан. Зүгээр товчгоо хамгийн чухал дээр гэх юм бол бид нэр SME-нүүдтэй зориулаад AI Master Class-ыг зохион байгуулсан. Тэгээд SME харилцагч нарынхаа чадварыг сайжруулах үүднээс AI гэж юу юм, яаж AI эйжентүүдийг тохируулах гэдэг дээр яг юм бодит амьдралд нойрхон юм сургалтыг эрхэс активтай хамтарч зохион байгуулсан. За Hasti-ийн аппын хүрээнд нэлээд олон аймагуудад асуулсан юм бол волейболын тэмцээн зохион байгуулсан. Тэгээд тус тэмцээнүүдэд 2000 гаруй хүүхдүүд оролцсон. Ийм том тэмцээн болсон. За одоогийн санхүүгийн тайлангийнхаа гол хэсгүүд рүү оръё. За энэ ураан болохоор би арай дэлгэрэнгүй хэсгүүд товчхон танилцуулаад явъя. За 2026 оны 2 дугаар улиралд бол бас 45.8 тэрбум төгрөгийн ингээд цэвэр ашигтай ажиллаа. Мөн өссөн дүнгээрээ гэх юм бол 1-р хагас жилд 1% өсөлт байгаа өмнөх жилийн үетэй харьцуулахад. За та хэд бас нөгөө банкны салбарын тайлангуудыг харсан байх. Ер нь бол банкны салбарын орлого талтай бол бас нэлээд том бэрхшээл сорилтууд тулгарч байгаа. За хичнээн тийм бэрхшээл сорилтууд байгаа ч гэсэн бид нар ямар ч ашигт ажиллагаагаа доктортой байлгаж өрөө хөрөнгийн өгөөжийг бол 20% дээр барьж 1-р хагас жилээр өндөрлөлөө. За активын хувьд бол ойролцоогоор 10% өсөлт. За зээлийн багц маань ойролцоогоор 12% бол өмнөх улирлаас өссөн. За энэ онд өссөн дүнгээр буюу эхний 2 улиралт бол 16% гаруйгийн зээлийн багцын өсөлт бид хийлээ. За 1-р зэрэглийн өөрийн хөрөнгийн харьцаа 18.4% дээр төлбөр төрхөнд гүйцэтгэх чадвар буюу liquidity 33.3% дээр байгаа. Тэгэхээр ингээ манай Ас банкны үзүүлэлтүүд бол ингээ доктортой хэмжээнд явж байна. Мөн зээлийнхаа багцыг бол бид нар зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулаад нэлээд эрүүл өсөлтийг үзүүллээ. За зээлийн үйл ажиллагааны хувьд бол бид нар зээлийнхаа багцыг ийм гол 4 сегментэд хувааж байгаа. За иргэдийн банк, байгууллагын банк, лизинг, тэгээд бизнесийн банк гэхлээр бид нар SME дээр төвлөрүүлж байгаа. Тэгээд энэ жилээс эхлээд бид нар яг жижиг дунд бизнес эрхлэгчтэй онцгойлон анхаарч тусдын нэгж байгуулад тусдын бодлого журам хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр бас нөгөө Монголын
эдийн засгийн хувьд бол жижиг дунд бизнес эрхлэгчдэр бол нэлээд том үүрэгт оролцох болов уу гэсэн таамаглалаар ийм зохион байгуулалт хийсэн. За манай Иргэдийн банкны багц маань 6.8% өслөө, байгууллагын банк 16.9, лизинг 18% өсөлт. За тэгээ бизнесийн банк 28% өсөлт байгаад байна. За биднээс нэг зээлийнхэн багцыг өөр нэг өнцгөөс бас тайлхимж үр дүнгээ харж явдаг. За үүнд бол одоо нэг бүтээгдэхүүн төрлөөр бас угааж байгаа. Тэгэхээр одоо бичил жижиг дунд бизнесгээд нэг багц харж байгаа дандаа бизнесийн чиглэлийн гэсэн үг 17.7% ийм өсөлт үзүүллээ. За байгууллагын банк лизинг бол яг хэвээрээ. За ипотекийн зээл бол 13% өсөлт. Хэрэглээний зээл бол одоо 3%-аар буурсан байна. Та бүхэн мэдж байгаа Монгол банкнаас тавьж байгаа шалгууруудын хүрээнд энэ хэрэглээний зээлийг хөндлөсөн. Үүнтэй холбоотой бас манай багцын өсөлт ч гэсэн сарсан. Гэхдээ нөгөө талаа бизнесийн зээлүүд бол өсөлттэй ийм дүр зураг харагдаж байгаа. За тэгээ хоёрдугаар хагас жил ч гэсэн энэхүү одоо тренд бол үргэлжлэнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. За дотоодын их усрын хувьд бол харилцаа хадгаламж 9.2%-аар өмнөх одоо улиралтай харьцуулахад өслөө. За бүтээгдэхүүн төрлөөр харах юм бол харилцах дээр ойролцоогоор 28% өсөлт, хадгаламж дээр 3.6% өсөлттэй. Их усрын нөхцөл байдал иймэрхүү байна. За гадаад их усрын хувьд бол өмнөх улиралтай харьцуулбал 17.7%-аар өслөө. Гол тоонуудыг хэлэлцээрүүд гэх юм бол түрүү ярьдаг Европын зэргийн босголтын банктай 80 сая, Blue Orchid гэх илүү нэг бичил жижиг дунд бизнесийг санхүүжилдэг Impact Fund байгаа 15 сая. Тэгээд DWM гэдэг Америкийн бас бичил жижиг дунд бизнесийг дэмжсэн газраас ингээд 5 сая доллараар яг цоо шинээр их усөр татсан нөхцөл байдал иймэрхүү байгаа. Түрүү жилийн 150 сая долларын гэрээний дагуу бид нар олголтуудаа буюу мөнгөө бас 2 дугаар улиралд Монгол улсад оруулж ирсэн ийм дүр зурагтай байна. Тэгээд бас ирээдүйд ч гэсэн бид нар дотоодын их усөр болон энэ гадаадын их усрын хооронд нь тэнцвэржүүлж багцынхаа өсөлтийг хангах ийм одоо стратегтэй ажиллаж байгаа. За хувьцааны хувьд бол 6 сарын 30-нд ханш маань 1265 төгрөгт өндөрлөлөө. За PE ratio-гийн хувьд бол 7.5-тай байна. За ногдол ашиг түрүү хуваарлсан өгөөжийн талаар бас товчхон мэдээлэл та бүхэн харж байна. Яг жилийн өгөөж буюу annualized одоо ногдол ашиг өгөөж 7.1% хувьтай байгаа. Хувьцааны одоо өсөлтийн хувьд бол IPO-с хойш хувьцааны ханш 100 ногдол ашиг болон хувьцааны ханш өсөлт бол IPO-с хойш бол 86.9% байна. За Монгол банкнаас дотоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд байна. За нэгдүгээр зэрэглэлийн өр өрөөндөр 18.4 гэж та бүхэнд товчхон мэдээлэл өгсөн. За тэгэхээр Монгол банкны зохистой харьцаа 12.5 байгаа. Дараа жилийн нэгдүгээр улирал гэхэд өөрийн өрөөний зохистой харьцаа 13.5 болж Монгол банкнаас өөрчлөхөр шийдвэр гарсан. Тэгсэн ч гэсэн бас банкны хувьд бол одоо бафер гэх юм уу давуулан биелүүлж байгаа нөөц хөрөнгө бол 5.9 1%-аар одоо ийм бафер байна гэсэн. Тэгэхээр манай банкны хувьд бол ногдол ашиг тараах мөн одоо зээлийн өсөлтийг биелүүлэх орон зай бол үр хөрөнгийн хувьд бол хангалттай байна. За дөрвөн гүйцэтгэх чадрын хувьд бол бид нар өмнөх стратеги бол ер нь их өөрчлөгдөөгүй. Буюу дөрвөн борлогдох актив ойролцоогоор 2.2 их 80 төгрөг бас банкнд байна. Ихэнх нь одоо Монгол банкнд байршуулсан эсвэл төв банкны өмнө заас дээр ихэнх хөрөнгө маань байршиж байгаа. Тэгэхээр нөгөө төргөн борлогдох хувьд бол модон төрлөн борлогдох юм үнэт цааснуудад бид нар байршуулсан байгаа.
За бас Монгол банкнаас нэлээд хэдэн бусад зохистой харьцааны шалгуурууд байдаг. За гадаадын валютын нээлттэй позиц, нийт валютаар тэгэл үндсэн хөрөнгө, томоохон зээлтгчтэй харьцаа гэдэг гол харьцаанууд байдаг. Бас мөн том хадгаламжийн төвлөрлийн харьцаа гэдэг. Энэ бол бас банкны хувьд бол бүгд нэлээд сайн үзүүлэлттэй байна. Мөн одоо холбогдох этгээдүүдийн хэлцээрүүдийн хязгаарууд байдаг. Зэрэг хязгааруудын хувьд манай банк бол нэлээд сайн үзүүлэлтүүдийг үзүүлж явж байгаа. За төлөөлөл өгөх зөвлөлийн одоо дэрэгдэх хороо бол одоо гол тайлангууд байгаа. За эхний хагас жилээр нийтдээ 3 удаа хурал хийсэн. Захин санал хураалт 1, 10 тогтоол баталсан. За тэгээд 2 сонирхлын зөрчилтэй хэлцэл одоо тууцаар хуулийн дагуу батлах хэрэгтэй байдаг. За мөн манай дээр 4 дид хороо байгаа. Засаглал цалин урамшууллын хороо, эрсдлийн удирдлагын хороо, нэр дэвшүүлэх хороо, аудитын хороо гэдэг энэ 4 тууцын дэргэдэх дид хороотой. Эдгээр хороонууд нь бас урлуудаа амжилтаар зохион байгуулсан байгаа. За ингээд төлөөлөл өгөх зөвлөлийн дэргэдэх хорооны ингээд товчхон тайлан байна. За ингээд миний танилцуулга өндөрлөж байна. Тэгээд өмнөх бидний earnings call дээр басны дагуу хэдүүл асуулт хариултанд бас нэлээх их цаг зарцуулж исэн. Тэгэхээр асуулт хариулт руу орё. Танилцуулга тавьсан цэвэр захиралтай баярлалаа. За асуулт хариултын хэсэг маань ингээд албасаар эхэлж байна. Тэгэхээр шинжээчдээс маань асуултууд нэг нэгээрээ ирсэн байна. Лайв үзэж байгаа үзэгчд маань бас комент хэсгээр асуулт асуух боломжтой шүү гэдгийг дахин сануулах гэсэн. За тэгээд Zoom дээр оролцож байгаа оролцогчд маань бас шууд raise hand опшноор гараад цэвэр захирлаа сонирхож байгаа асуултаа бас шууд асуух боломжтой шүү гэдгийг бас дахин сануулъя. За тэгээд эхний асуултыг асууя явчих гэж бодож байна. За менежментийн багийн зүгээс яагаад хувьцаагаа эргүүл худалдаа авах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдвэрсэн бэ? За ханш болон арилжааны их нэлээд доктортой байгаа харагдаж байгаа гэсэн байна. За бид нар өмнө офицер хүлээж авах хөтөлбөрийг миний санджаар 3 хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа. Тэгээ сая энэ удаа бүтэн жилийн хугацаатай хэрэгжүүл ингээд 4-р хөтөлбөрөөр үргэлжлүүлэхээр шийдвэрлсэн. За манай хувьцаа худалдаж авах хөтөлбөрийн нөгөө гол одоо үндэслэл нь жижиг хувьцаа эзэмшигчдэр ликвидити л болгож байгаа. Юу жижиг хувьцаа эзэмшигч хувьцаагаа Монголын өргөнгийн биржээр зархад одоо тэр боломжийг л одоо бид нар бий болгож байгаа. Тэгээ одоо олон улсын томоохон зах зээл дээр бол нээлттэй хувьцаат компаниуд бол хувьцаа эргүүлээ худалдаж авах хөтөлбөрүүд байдаг. Тэгээ миний зүгээр анзаарснаар бол 2 төрөл байгаа. Нэг нь бол жижиг хувьцаа эзэмшигч зориулсан. Нөгөөх нь бол илүү нөгөө хувьцааны өгөөжийг сайжруулах гэсэн ийм л 2 хөтөлбөр байгаа. За бидний хөтөлбөр бол жижиг хувьцаа эзэмшигчд зориулсан. Тэгээ өмнөх одоо 3 хөтөлбөрийг дүгнэхэд ч гэсэн яг хувьцаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөрийн ашиглалт бол ерөнхийдөө бага нийт одоо гаргасан хувьцаатай харьцуулахад. Тэгэхээр ер нь бол бид нар Монголын өргөнгийн биржийн одоо хөрөх чадвар эргэцийг сайжруулах үүднээс энэхүү хөтөлбөр нь зайлшгүй байх шаардлагатай гэсэн ийм байр суурийг менежментийн багаас гадна бас бид нэг төлөөлөл зөвлөлөөс зөвшөөрөл авдаг. За тус зөвшөөрлөөс үндэслэн хамгийн гол нь Монгол банкнаас бас зөвшөөрөл авдаг. Тэгээд Монгол банк зөвшөөрлөхөд бол нөгөө зохистой харьцаа хэр сайн хангаж чинь мөн нөгөө 20% хувьцаа эзэмшигчдийн хязгаар гэдэг нэг банкны тухай хууль байгаа тийм 36-1 тэрнтэй бас уялдуулж хагаад шийдвэрүүд гаргадаг. Тэгэхээр ямар ч сан дараагийн 1 жил бол манай энэ хөтөлбөр маань цаашаа үргэлжлэхээр байгаа. Баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор за зээлийн тоо буурсан ч зээлийн багц өссөн үр дүнтэй харагдж байна. За энэ нь байгууллага лизингийн сегментийн өсөлттэй холбоотой юу? За үүнтэй холбоотойгоор зээлийн чанарт ер нь өөрчлөлт орохоор байгаа юу? Ер нь ямар хүлээлттэй байгаа гэсэн байна. Энэ нөгөө зээлийн тоо буурсан бол гол нь иргэдийн банкн дээр л байгаа. Иргэдийн банкны ялангуяа нөгөө бидний ярьдаг нөгөө цалингийн зээл байгаа тийм.
Тэгэхээр цалингийн зээл одоо Монгол банкны тавьсан шалгуураас ерөнхийдөө эрэлт буурж байгаа гэсэн. Банкны шалгуур хангаж байгаа харилцагчдын тоо зөрж байгаа. Үүнтэй холбоотой бол зээлийн тоо ерөнхийдөө буурж байгаа. Гэхдээ өөрөө чинь төгөлдрийн асууж байгаа хоёр дахь хэсэг нь зөвлөлтөө лизинг болон байгууллага SME-гийн харилцагч нарын маань багц өссөнтэй холбоотой. Арай цөөхөн харилцагч нар гэхдээ нөгөө дундаж дүнд өндөр байдаг болохоор манай багцын өсөлт дээр бол хамаарсан байгаа. За зээлийн чанарын хувьд бол манай банкны зээлийн чанар нэлээд сайн байгаа. Абсолют үнгээрээ ч гэсэн манай чанаргүй зээл өмнөх одоо үйлрэлтэйгээ харьцуулахад бага зэрэг сайжирсан. Тэгэхээр ер нь бол бид нар зээлийн чанарыг бол одоогийн байдлаар яг эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сөрөг одоогоор бол мэдээлэл сигнал байхгүй. За баярлалаа. За өмнөх асуулттай холбоотой нэг асуулт орж ирсэн. Тэрийг төрүүлээд асуучих гэж бодож байна. Тэгэхээр нөгөө нэг хөрөг чадвартай холбоотой маркет мейкерийн журам Монголын өрнгийн бирж дээр батлагдсан байгаа. Тэгэхээр хөрөг чадварыг сайжруулах дээр ерөнхийд нэмэгдүүлэх дээр энэ байдлаар ерөнхийд ажиллах боломжуудыг судалсан уу? Энэ дээр ямар баталтай байгаа гэж асуусан. Бид нар маркет мейкерийн тухай одоо судалгааны судалсан бас зарим нэг брокер дилерийн компаниудтай ярьсан. Тэгээ миний ойлгож байгаагаар хуучин нөгөө маркет мейкер хийхин тулд брокерийн компани тухайн компанитайгаа гэрээ хийдэг байсан гэж би ойлгоод байгаа. Энэ шинэ журмаараа бол тэг шаардлагагүй. Тэгэхээр брокер дилерийн компаниуд өөрснөө одоо хөрөнгийн биржт маркет мейкер болгох гэж бүртгүүлснээрээ одоо дурын Монголын нээлттэй хувьцаат компаниуд хувьцаануудыг арилжаалаад маркет мейкер хийх боломжтой гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг хас банкны хувьд энэ нөхцөл байдлыг ойлгож байгаа. Дээрээс нь би бас нэлээ эерэг юм болов уу гэж бодож байна. Нөгөө брокер дилерийн компаниуд идэвхтэй оролцсноор хөрвөх чадвар бол нэмэгдэнэ. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор дотоод гадаадын их үүсвэрийн хувьд зээлийн өсөлтийг одоогийн зах зээлийн орчинд хангахад хангалттай байна гэж харж байгаа юу? За бусад банкуудын хувьд болонгууд гадаад их үүсвэр татах дээр илүү анхаарч ажиллаж байгаа харагдаж байна. Тэгэхээр хасын хувьд энэ дээр юу нь ямар бодлоготой байгаа гэсэн. Яг нь банк болгоо өөрийн онцлог байгаад байгаа. Нөгөө санхүүжилтийн одоо их үүсвэрийн бүтэц гэх юм уу. Тэгэхээр зарим банкуд бол бонд босгож чинь тийм ээ. Олон улсын бондууд. Зарим байгууллагууд бол ихэвчлэн дотоодын их үүсвэрээр явж чинь. За манай банкны хувьд бол бонд босгохоос илүүтэй синдикейшн хийдэг олон улсын санхүүгийн байгууллагатай. Тэгээд бидний хувьд бол олон улсын бонд босгосноос синдикейшн хийсэн яг санхүүгийн талаас хүртээмжтэй байс гадна арай хямд байгаа. Тэгэхээр нэг тийм давуу талуудаар болохоор бид нар гаднаас их үүсвэрээ бол бонд олон улсын бондоор биш дандаа нэг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч синдикейшн заримдаа нөгөө шууд нөгөө bilateral гэдэг тийм гэрээнүүдийг хийж их үүсвэрээ татдаг. За их үүсвэрийн бүтцийн үед ингээ харах юм бол 3/1 нь онох гадаадаас татсан их үүсвэр байгаа. Үлдсэн нь дотоод их үүсвэр. Тэгэхээр энэ бол бидний хувьд бас зөв тэнцвэртэй бодлого юм болов уу гэж боддог юм. Бас тэндүүх гадаадаас их үүсвэр авахаар бас зарим нэг сүрэг талууд байгаа л та. Жишээ swap-ын зардал өндөр те. Swap-ын зардлуудыг нэмээ авчихлаар дотоодын их үүсвэр босгох нь илүү хүртээмтэй үр ашигтай ч юм уу тийм нурсууд гарч байгаа. Тэгэхээр бид яг л цэвэр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулаад банкныхаа тухайн жилийн өсөлттэй уялдуулаад гаднаас их хүч тартчихж байгаа. За боломжийн хувьд бол нэлээх боломж байгаа шүү дээ. Гаднаас бол их хүч татахад бол ер нь их асуудал байна. За баярлалаа. За дараагийнх нь яг энэ асуулттай холбоотой асуусан. Тэгэхээр илүү нөгөө нэг дотоодын их үүсвэр ерөнхийдөө өссөн харагдаж байна. За ярангуяа харилцагтаас нүүлдэгдэл үнэх үеэс 47.3. Тэгэхээр энэ дотоодын их үүсвэртээр илүү анхаарч байгаа нь яг энэ. Тэгээд зорилтод бодлого. Тэгээд ямар бүтээгдэхүүн гол нь нөлөөлсөн бэ гэж асуусан байна. Дотоодын их үүсвэрийг нэмэгдүүлэх. Дотоодын их үүсвэр нэмэгдүүлж бол ихэвчлэн одоо нөгөө байгууллага корпоративын харилцагч нар бол ихэвчлэн нөлөөсөн байгаа.
За тэгээ бодлогын хувьд бол ер нь дотоодын их усүр ялангуяа нөгөө харилцах бол зардлын хувьд бол хамаагүй бага байдаг. Тэгтээ манайхан мэдчихэв. Тэгэхээр банкуд бол касса дээр буюу харилцагтаас хугацаагүй хадгаламж дээр бол өрсөлдөө маш ширүүн байдаг. Тэгэхээр үүний дагуу бол яг бодлогын дагуу бид нар одоо харилцах дансаа одоо өсгөх дээр бол бид нар нэлээ анхаарлаа хандуулсан. Тэгээд ер нь нөгөө яг гаднаас татахын одоо хамгийн том асуудал swap-ын зардал байдаг. Сүүлийн үед нөгөө зөвхөн Монгол банк биш бусад тоглогч нар бас swap-ын одоо хилцээр энэ одоо саналууд өгдөг болсон. Тэгээ үүнтэй холбоотой бас swap-ын зардал буурж байгаа. Тэгэхээр бид нар юу гэж харж байна гэхээр зөвхөн Монгол банк биш бас бусад тоглогч нар энэ swap-ын зах зээл дээр орж ирээд тэг тусам гадаадаас татах их усүрийн өртөг одоо буурах ийм орон зай гарч байгаа. За дараагийн асуулт нь болохоор хүүгийн орлого өмнөх оны үеэс 10.8-аар өссөн ч хүүгийн зардал бас 13.8-аар өссөн нөө. За тэгэхээр цэвэр хүүгийн маржинд энэ одоо тийм буурсан хандлагатай цаашид ер нь одоо тийм ямар трендтэй байгаа вэ? За үүнээс ерөнхийдөө тийм хамгаалах за хүүгийн маржин ерөнхийдөө доктортой хадгалах дээр ер нь ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж байна. Ер нь банкны салбар дээр net interest margin ер нь буух тренд харагдаж байгаа юм бүх банкудад банкны салбар дээр. Тэгээд энэ яг ямар нөхцөл байдал үүсч байгааг их усүрийн зардал нэмэгдээд байгаа. Их усүрийн зардал нэмэгдэхэд бас нэлээд идэвхжсэн зүйлс байгаа л да. Шууд их усүрийн одоо зардал нэмэгдэх буюу депозитын хүү нэмэгдэх, гаднаас их усүр татж байгаа хүү болон swap-ын зардал одоо хамгийн чухал хэсэг байгаа. За тэрнээс гадна банкуд төв банкын заавал байлах нөөцтэй гэдэг. Тэр заавал байлах нөөцийн хувь нь нэмэгдээд байгаа. Тэгээ хувь нэмэгдэнэ гэдэг чинь тэнд одоо орлого олдгоо актив байгаад байна л гэсэн үг. Тэгэхээр үүнтэй холбоотой ер нь net interest margin буурж байгаа. За банкуд бол ялангуяа бас банкны хувьд бол зээлийн хүүг бол нэмэхгүй байгаа. Яг өмнөх жилүүдтэйг харьцуулахад одоо нөгөө зээлийн хүүний range гэж ярих юм уу те тэр range дотор барайл явж байгаа. Тэгээ ер нь босол банкуд ч гэсэн нэг төстэй нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр ер нь бол зээлийн хүү нэмэх орон зай бол харьцангуй бага. Хүүсвэрийн зардал нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо нэг net interest margin бол цаашдаа бол ажмаар би буух олох гэж бодож байна. Гэхдээ одоо буулаа гэх нэг 6% маржинтай байгаа нэг 5%-аас доош болохгүй л байна л да. За дараагийн асуулт нь болохоор ногдол ашигтай холбоотой асуулт нийлүүлэлт асууж байна. Тэгэхээр тооц болон удирдлагын зүгээс ногдол ашигын бодлогыг хэрхэн тодорхойлж байгаа вэ? За тэгээд хагас жилээр ер нь ногдол ашигт хойдлох төлөвтэй байгаа юу гэж асуусан байна. За манай тооц удирдлагын зүгээс ногдол ашигын бодлого дээр энэ бас нөгөө нээлттэй мэдээлэл нөгөө бүх банкны нөгөө бодлогоор вебсайт дээр байдаг. Бид нар бол ногдол ашиг жилд 2 удаа хараяа гэдэг ийм бодлоготой. За тэгээд нийлбэр дүнгээрээ одоо dividend payout-ыг бид нэг онцгойлж харддаг юм аа. Бид нэг хугацаанд хамаарах ногдол ашиг гэж байгаа шүү дээ. Тэрийг ажмаар үсгэе. Ногдол ашигаа олохдоо бас банкныхаа ирээдүйн өсөлттэй уялдуулж байгаа. Тэгэхээр ногдол ашиг таарч байгаа нь өөрийн хөрөнгө буурчдаг тодорхой хэмжээгээр. Тэгэхээр бас нөгөө зохистой хэмжээнд байлгах үүднээс бид нар ногдол ашигыг бас их хэмжээгээр тараахгүй зохистой хэмжээнд барьж гэж байгаа. Тэгэхээр бол одоо манайх аналистууд дандаа нөгөө payout ratio-гоор нөгөө бодоод байдаг болохоор бид нар бол ер нь payout-ыг ойролцоогоо 30% барья л гэж тооцоолдог. За үлдсэн одоо 3.1-ийн өсөлтөндөө үлдсэн 3.1-ийг одоо ирээдүйн эрсдлээс хамгаалах buffer маягаар аваад тэгэхээр ерөнхий нийлүүлээ 3.1 гэдэг ийм зарчим барьдаг. За нэгдүгээр 2026 оны 1-р хагас жилийн ногдол ашигыг бид нэр саналаа 8 сард болох тууц танилцуулна. Тэгээ хэрэг төлөвлөлт үзүүлэл тухайн шийдвэр гаргавал бид нар олон нийтэд одоо тухайн үедээ мэдээлэл хүргэж явна. Гэхдээ манай бодлого дээр бол жилд 2 удаа ногдол ашиг тараана гэсэн бодлого дээр байна.
За дараагийн асуулт нь болохоор за уламжлалт санхүүгийн эрсдлийн актив өмнөх оны үеэс 32.3%-аар буурчээ. За үүнд голлон юу нөлөөлсөн бэ? За тэгээд мөн гадаад валют болоо хүүгийн эрсдлээс хамгаалах юу одоо эрсдэлт хэрхэн нөлөөлж байгаа гэсэн байна. Энэ нөгөө дериватив актив бол манайх яг л нөгөө Монгол банктай хийсэн swap л байгаа. Тэгэхээр нөгөө swap-ын гэрээнүүд буюу том том их усрүүд дуусахад одоо нөгөө swap-ын гэрээ дуусч байгаа болохоор дериватив бол буурна. Тэгээ шинэ их усрээр орж ирээд swap-ингүүд тэр нөгөө дериватив asset хөрөнгө хугацаа нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө юм таймингийн асуудал байгаа. Хугацаа том их ус хэмжээтэй их усрүүд дуусахтай холбоотой. За гадаад валют хүүгийн эрсдлийг хамгаалах одоо хедж гэх юм бол миний түрүү яриад байгаа swap л байгаа. Hedging facility swap те. Яг энэ дээр бол үндсэн төлбөрөөл бид нэр swap хийж байгаа. Тэгээ бид нар бол бидний байр суурь бол гаднаас оруулж ирсэн их усүр бүгд 100% заавал одоо төгрөг рүү swap хийх ёстой. Тэгээ манай банкны балансын баг 97.8% нь төгрөгийн зээл байгаа. Тэгэхээр бид нар аль болох төгрөгийн зээл олгох нь зөв. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк болохоор мөн төгрөгийн зээл өгсөн гэсэн байр суурь хатуу байдаг. Тэгэхээр бүх гадаадын их усрууд бол бид нар шууд swap хийдэг байна. Тэгэхээр одоо энэ асууж байгаа гадаад валютын одоо эрсдлээс хамгаалж байгаа гэсэн үг. За ойлголоо, баярлалаа. За энэ дараагийн хоёр асуулт нийлүүлээд асуучих гэж бодож байна. Тэгэхээр 2026 оны үлдсэн хугацааны ерөнхийдөө Дэлхийн банкын тэргүүлэх зорилтууд юу вэ? За тэгээд сүүлийн хагас жилд ер нь цэвэр ашгийг тэгээд ер нь ашигын үзүүлэлтүүдийг хэрхэн төсөөлж байгаа гэж асуусан байна. За гол одоо бидний урдаа тавьж байгаа зорилго бол зээлийнхэн багцыг өсгөх нь. Бид нэг 20 гаруй хувийн зээлийн өсөлтийг ер нь төлөвлөсөн байгаа 22%, 26 онд. Тэгэхээр одоо 16-7% гэхээр ер нь жилийнхээ эцэст бол зээлийнхээ өсөлтийн зорилготой бол өрхөөр харагдаж байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар анхаарлаа хандуулна. За өөр одоо нөгөө банкны удирдлагын байнга банкны одоо захирлуудын хувьд анхаарал хандуулдаг зүйл зээлийн чанар байгаа. Тэгэхээр зээлийн чанарыг өндөрт байлгах төр анхаарлаа хандуулна. За compliance-ийн асуудал бол байнга өндөрт байдаг тийм ээ. Тэгэхээр compliance дээр өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж хяналт тавал улам сайжруулах шаардлагатай. Энэ бол ерөөс байнга хийж идэг ажлууд. За кибер аюулгүй байдал бол мөнтэй байнга хийж байна. За мөн одоо шинээр бүтээгдэхүүн гаргах функцүүд дижитал банк дээр нэмэх гэдэг ийм одоо гол зорилтуудыг бол бид нар урдаа тавьж ажиллаж байна. За хоёр хэсэг нөгөө ашигын хүлээлт гэхээр ерөнхийдөө эхний хагас жилээс нэг ялэмгүй өндөр байх болов гэж төлөвлөж байна. Хоёрдугаар хагас жилийн ашиг. Нөгөө багцсан байна. Ер нь 5-6 сард хамгийн өндөр өсөлттэй байсан. Тэгэхээр тэрний импакт гарч ирэх юм бол одооны эхний хагас жилийн ашиг дээр дахиад одоо баг зэрэг нэмэгдсэн гарах болов гэсэн юм хүлээлттэй байна. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор за дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд ямар шинжилэл үр дүнгууд гарч байгаа вэ? За энэ банкны ашигтай ажиллагаанд ер нь ямар нөлөөлөл үзүүлж байгаа гэж асуусан. Ер нь ингээд дижитал бүтээгдэхүүн арах юм бол төлбөр тооцоолын ихэнх захим суугаар явж байна. Тэгэхээр ер нь нөгөө манай банкны хувьд нэг давуу тал олон салбаргүй одоо нэг 70 салбар л байгаа. Тэгэхээр системийн банкуд дотроос бид хамгийн бага салбартай. Одоо эрэг талаас нь хэлэх юм бол нөгөө legacy footprint байхгүй гэсэн. Тэгээд яг оргил үедээ бид нар 100 гаруй салбартай байсан. Тэгээд шатараалтай буусаар хагаад одоо нэг 70 салбартай л байгаа. Тэгээд зөвхөн хот болон Монгол улсын 21 аймгийн төвүүд дээр салбартай гэхээр нэг 70 салбар бол биднэрт хангалттай байгаа. Тэгээд одоо захин бүтээгдэхүүн үзүүлснээр бол манай банкны ашигт ажиллагаа зардлын бүтц дээр бол нэлээ эрэг дүр зураг харагдаж байгаа. Одоо банкуудын бас их чухал анхаарал хандуулж байгаа нь бол яг иргэдийн зээлийг бол захимаар бол шийдсэн. Одоо ингээд шатараалтай бичил жижиг одоо бизнесүүдийн зээлийг онлайнаар шийдэх мөн одоо мерчентүүд гэж ярьдаг те мерчентүүдийн зээлийг
захимаар шийдэх төр бол нэлээд их анхаарал одоо хандуулж явж байгаа. Тэгэхээр ер нь бол эхний дижитал бүтээгдэхүүний одоо гол анхаарлын төв бол одоо бизнес эрхлэгч нартай бизнесийн зээлүүдийг одоо автоматжуулах дээр л илүү анхаарна. За үлдсэн бүтээгдэхүүн төр бол ер нь Монголын банкны салбар бол нэлээд сайн захимжсан байгаа. Ялангуяа хадгаламж дээр тийм ээ, цалингийн зээл дээр тэгээ зээлийн мэдээллийн сан одоо хурдан руу холбогдож байгаа энэ төр бол ер нь бүхэл банкуд холбогдсон байна. Тэгэхээр ер нь одоо гол анхаарлын төв маань бизнес эрхлэгч нартай л байна. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор за макро эрсдлүүд тэр дундаа инфляц ерөнхийдөө нэлээд өндөр байгаа. Тэгэхээр 2026 он болон дунд хугацааны хамгийн том эрсдлүүд юу байна вэ гэж асуусан байна. За Монгол улсын одоо эдийн засгийн төлөв бол эрг байгаа шүү дээ тий. Ер нь 5-6% өсөлт байх болов. За номинал өсөлтөөр нь харах юм бол нэг 14-15% өсөлт харагдаж байгаа. Тэгэхээр яг макро орчны хувьд бол Монголын эдийн засаг бол боломжтой харагдаж байгаа. За тэгээд нөгөө хамгийн гол нь зис нүрс маань л экспорт сайн байхад мөн зис нүрсний үн доктортой авахд бол ер нь Монголын эдийн засгийн өсөлт хангалтгаар харагдаж байгаа. За эрсдэл талаас нь ингээ харах юм бол яг л өмнөх жилүүдтэй байдаг эрсдэл яг хэвэндээ л байгаа тий. Тэр нь одоо хүмүүсийн худалдаа авах чадвар их чухал байгаа. Тэгээд инфляц бол өндөр байгаа. Энэ бас нөгөө банкны салбарт гэлтгүү одоо хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж байгаа. Бас инфляц өндөр байхын нэг сөрөг тал нь явгандаа бас багц зээлийн чанарт нөлөөлөх эрсдэл гэдэг олон зүйлүүд байгаа л да. Тэгэхээр бол ойрын прогноз бол хас банкны хувьд бол эерэг байгаа. Гэхдээ эерэг гэдэг нь нөгөө агрессив өсөлт хийнэ гэсэн үг биш. Яг л одоо өмнөх жилүүдэд харсантай төстэй зүйл харж байгаа. За гадны банк орж ирвэл яах вэ гэдэг нэг том асуултын тэмдэг байгаа тийм. Одоо нэг эрсдэл тас нь ярил. Дээрээс нь банкны тухай хуулийн 36-1 дээр хувьцаа зүйчдийн төвлөрөл байгаа. Энэ онгогт 20% болох хэрэгтэй. За энэ бүгд бас их анхаарлын төвд байна. За энэ нөгөө дайтай холбоотой санкцууд байгаа тийм. Санкцд орох. Усаараа юу, банкаараа юу, харилцагч нар уу гэдэг одоо олон эрсдлүүд байгаа л та. Тэгэхээр одоо ийм л том эрсдлүүдийг л яг банкны салбар дээр харж байна. Баярлалаа. Төрөний асуулттай холбоотой зүгээр би нэмэд нэг асуулт асуух үү. Хүмүүсийн нөө худалдаа авах чадвартай холбоотой яг банкуудын хувьд ер нь зээлийн чанар нь нэлээд гайгүй байгаад байгаа. Гэхдээ яг банк босууд болон ерөнхийдөө яг энэ нэг тий үйлчлэгээний салбартай холбоотой ерөнхийдөө эрсдлүүд нэлээд зах зээл дээр чанаргуудад байгаа юм болов уу гэж харж байна. Тэгэхээр ер нь за тэр нөлөө нь ажиглагдж байгаа юу? Тэгээд ер нь яг энэ одоо яг секторлог банкуудаар харангууд угаасаа яг цалингийн болон хэрэглээний зээлийн нэлээд хомцсон байгаа харагдаад байгаа. Тэгэхээр энэ ер нь тренд ойрын хугацаанд ер нь өөрчлөгдөх үү? Ер нь цаашдаа та төлөв ямар байгаа гэж харж байна? Би бол ингэж боддгийн. Одоо байгаа үр орлогын харьцаа Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа үр орлогын харьцаа байх нь зөв. Үр орлогын харьцаа гэдгийг замбрааг бас нөгөө зээл олгох бас нөгөө харилцагч нар маань замбраагүй одоо зээл аваадах бас зохимжгүй. Тэгэхээр харьцаа байх нь зөв. Тэр нь 40 одоо 45% байгаа үр орлогын харьцаа. Тэр нь 5 байна уу, 45 байна уу, 55 байна уу тэрийг хач холбогдол харьцангуй бага тэр хувь болж байгаа. Том асуудал нь хугацаанд байгаа. 30 сар гэдэг. Тэгээд тэр нь одоо дэлхийн бусад улс орнуудтай харьцуулагдчихсан 30 сар дээр өгнөхөн байна. Тэгэхээр нөгөө ямар эрсдэл үүсэж байна гэхээр харилцагч нар маань банкны салбараас гадуур одоо зээлийнхаа хэрэгцээл хангаж ирэх гэсэн. Тэгэхээр одоо банк бус тэгэл өөр одоо нөгөө зээлийн үйлчлэгүүд авч байгаа гэсэн. Тэгээ ер нь бол одоо та манай IMF-с асууно эсвэл эдийн засгийн одоо гол онолоос чарна хамгийн олон харилцагч нарыг банкны салбарт байх тусам тухайн улс орны одоо харилцагчийн үрийн даанд нь бага байдаг. Ийм л одоо тоглоомын дүрмтэй шүү дээ. Харамсалтай Монгол эсэргээр яваад байна. Олон харилцагч нар одоо банкны салбараас гадуур гараад одоо санал үйлчлэгийг авч байна гэсэн.
Тэгээ энэ одоо ямар эрсдэл үүсэж байна гэхээр үрийн дарамтанд илүү орно хэрэгцэгчэр байна. Банкны салбараас өөр газраас зээл авахаар буцаад банкндаа ирээ зээл авах гэхээр шалгуур хангахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Өөрөлдөх харьцангаас шалтгаалаад. За тэгээ энэний нөгөө сул талд нь бас хэрэглээ дэндүү хязгаарлаад ахаар бизнес эрхлэгч нарт очиж нөлөөлчихөж байгаа. Худалдаа авч чадвартай. Тэгэхээр ер нь хамгийн зөв арга юу вэ гэхээр миний бодлоор нэг юм тэнцвэртэй л бодлого барьмаар байгаа. Тэгэхээр төгрөг орлогын харьцаа 45% байж болно. За хугацааг нь 48 сар тэгээ 4 жил гэсэн үг шүү дээ. Ингээд ирэхээр хүмүүс нөгөө банкнасаа зээл авах боломж нь гарч ирнэ. Тэгээ хүмүүсийн гар дээр мөнгө байна гэдэг чинь нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжнэл гэсэн үг. Тэр энийг нэг зохицоор нарахгүй бол зөвхөн нөгөө хэрэглээг багасгах хэрэгтэй гэдгээр яг зорилттой хүч чадахгүй байдаг. Тэгээ инфляцаач бууруулж чадахгүй тий инфляц өндөр хിവэрэлэн. Тэгээ нөгөө гол аргумент юу байсан бэ гэхээр хэрэглээг дагсан инфляцийг бууруулна л гэдэг. Гэсэн мөртлөө бурахгүй байдаг. Улам ихсээд байдаг. Дээрээс нь хүмүүсийн үрийн дарамт багасна гэдэг. Тийм болохоор үр орлогын харьцаа банкн дээр чангалцдаг. Тэгвэл банк бус юм өөр газруудаас одоо финтек компаниудаас зээл аваад тэгээд тэрнээс шалтгаалаад улам үрийн дарамтанд ороод байгаа байхгүй. Тэгэхээр бодлогыг эргэж харах хэрэгтэй болов гэж боддог. Тэгээд саналаач гэсэн би хэлж байгаа. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор яг энэ ногоон зэлийн багц болон яг энэ тэгээ доктортой хөгжлийн чиглэлээр хийж буй ажлууд дээр илүү товч мэдээлэл өгч болох уу гэж асуусан. За юу нийгмийн хүртээмжтэй холбоотой бол илүү боломж байгаа. Одоо нөгөө эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихтэй залуу бизнес дэмжих гэдэг тэр бүтээгдэхүүн байж бол асуудалгүй байна. За ногоон зээлийн багцын үед бол миний харж байгаагаар ингээ банкны салбар ингээ гацаанд орчод байгаа. Банкуд нийлээд 10% төрнө гэсэн ийм зорилт тавьчихсан. Тэгээ одоо ихэнх банкуд нэг 6-7% талах шиг нийт багц. Тэгээ багц нь өсөд идэг бусад бүтээгдэхүүний ногоон зээл нь ингээд хойно хаягдчихад байна. Тэгээ энэ дээр яг хэдэн асуудал байгаа юм л та. Яг ногоон зээлийн бүтээгдэхүүнийг яаж одоо өргөн хүрээтэй хийх вэ гэдэг асуудал буюу scale-ийн асуудал. Тэгээ тэрийг манайхан өнөөдөр тэр шийдэж чадахгүй scale-ийн асуудал юм ерөөсөн. Хоёрт нөгөө их үйлсвэрийн санхүүжилттэй дээр ногоон зээл одоо жирийн зээлтэй харьцуулбал нэг 200-аас 251-жээр л бага байгаа. Тэгэхээр барыг ялгаагүй гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр бас нэг бодлогын хувьд нэлээд том зөрүүтэй байж тийм болох юм болов. За дараа нь бас нэг өөр юу анзаарэгдаад байна гэхээр яг ногоон зээлийг нийт зах зээл дээр сурталчилж байгаа аргууд нь би буруу юм болов гэдээ бас жоохон шүүмжлэлтэй ханддаг. Ногоон зээл гэхээр яг юу вэ гэхээр жоохон хүмүүсийн толгой ногоон машин орж ирж байгаа, цахилгаан машин тий. Тэгээд юу орж ирж байгаа? Нарны панел орж ирж байгаа. Тэгээ барыг дуусчихад байгаа байхгүй өөр нэг бүтээгдэхүүн талаас. Тэгэхээр яг ногоон зээл гэж юу вэ? Ногоон санхүүжилт гэж юу вэ гэдэгтээ зөвхөн банкуд биш одоо бусад одоо стейкхолдерууд гэх юм уу та хамтарч идэвхтэй public awareness-ийг сайжруулахгүй бол бид нар ингээл дулаалга, нарны панел, цахилгаан машин гэх юм бол угаасаа явах боломж байхгүй. За тэгээ нөгөө талаас юу анзаарэгдэж байна гэхээр Монгол улсын одоо ногоон тухайн салбарыг ногоон болох хамгийн том боломжтой салбаруудтай одоо санхүүжлэхээр дэндүү том байна. Одоо хамгийн наацхан л одоо хэдэн цахилгаастаас дулаанлын цахилгаас танцууд байгаа шүү дээ. Эдгээр ногоон болгоё гэхээр зөвхөн банкуудын бол их усүрийг бол хүрхгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр нэлээд том бодлого хэрэгжүүлэхгүй бол яг энэ өнөөдрийн байгаа бүтцээр ногоон зэлийн багц бол тийм төдийлөн дөрвтөө өсөх боломжгүй харагддаг. За баярлалаа. За сүүлийн 1-2 ер нь асуултыг аваад Ernest Cole өндөрлөе гэж бодчих. Тэгээд бас шинжээчдээс ирсэн асуулт маань бас энэ хүрээд ирэхэд болтлээ. Дуусах тал руу хандж байна. За тэгэхээр дараагийн асуулт нь яг түрүүнд та нөгөө гадаадын банкуд орж ирэхтэй холбоотой эрсдлийг дурдсан. Тэгэхээр энэ дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу гэсэн байна. Ер нь яг бусад банкуд
ер нь ямар эрсдэл давуулж байгаа вэ? Тэгээд яг нэг шууд яг ойлгомжтой харагдаж байгаа нөлөөнөөс гадна ерөнхийдөө яг тэг хүмүүсийн төдийлөн харахгүй байгаа тийм дам нөлөө үзүүлж болох яг нөлөөнөр та илүү дэлгэрэнгүй ярьж өгүүлсэн. Гадаадын банк гэхээр энэ их улс төрийн сэдв болчиход байгаа өнөөдрийн байдал дээр. Тэгээд би бол гадаадын банкны эсрэг байдгүй. Эсрэг биш. Гэхдээ хэрэв гадаадын банк орж ирэх юм бол Монголын банкудтай ижил хууль эрх зүйн орчинд ажиллах хэрэгтэй. Тэгээс давуу талтай ажиллахгүй гэсэн. Тэр хамгийн чухал байна. Хоёрт бид нар юуг маш сайн ойлгох хэрэгтэй гэхээр гадаадын банк орж ирээд зорилго нь юу юм бэ гэж байгаа тийм. За тэгээ одоо улс төрчдийн хувьд ч юм уу улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн хувьд бол гадны банк орж ирээд банкны салбарыг чөлөөлнө гэдэг байгаа. Liberalization гэдэг байгаа. Хэрвээ тийм бол яг л жинхэнэ liberalization хийх хэрэгтэй байхгүй. Гадаад дотоодын банк гэлтгүй бүгдэнд нь энэ олон одоо яналт зохистой харьцаа эдгээр бүгднийг жоохон сулж өгнө л гэсэн үг тийм үү. Дээрэс нь нэг ийм буруу хүлээлт байгаа. Гадны банк орж ирээд гадны хямдхан их усүр оруулж ирээд тэг хямдхан зээл өгнө гэдэг ийм буруу ойлголт байгаа. Энэ бол боломжгүй зүйл. Ялангуяа гадны банкны хувьд. Яагаад гэвэл хэдүүлээ яг нүүд адилхан юу аргумент бодъё л доо. Хас банк дотоодын одоо Монгол иргэдээс хадгаламж татчихад тэгээд би жишээ олгож байгаа ш. Узбекистанд банк байгуулчаад тэгээд тэн зээл өгөөд хийж болохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө гадны банк чинь Монгол үйл ажиллагаа явуулахаараа яах вэ гэхээр Монгол улсын эрсдлийн одоо wholesale funding авал ялгаагүй Монгол улсын эрсдэл зээлжих зэрэглэлийн хүрээнд л явна гэсэн. Дээрээс нь ялгаагүй хадгаламж татна ард иргэдээс тийм ээ. За ард иргэдээс хадгаламж татах юм бол тэгэл бодлогын хүү өрсөлдөөний нөлөөлөл бүгд ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нэг хүмүүсийн яриад байгаа гадны банк ороод ирвэл 6% хүүтэй зээл олгоно л гэдгийг та зөндөө сонссон шүү дээ. Сошиал медиа. Тэр шиг одоо үлгэр байхгүй. Тэгэхээр би юу гэж хараад байна гэхээр хэрвээ орж ирээд яг liberalization буюу банкны салбарыг чөлөөлөх гэж байгаа байвал гадны банкуд ороод өөр Монголын банкудтай бас адилхан liberalization явуулчих, чөлөөтэй болгочих бас Монгол банкудаа хязгааруудын жоохон суллаад өгчих. Economy of scale plus нь бодох юм бол өөрөө хөрөнгийн хөрөлцөө тэгээ liquidity заавал байлгах нөөц энэ Монголын одоо банкны салбар бусад улс орнууд тарьцтай өндөр байхгүй. Тэгэхээр тэрийг бас чөлөөлөд өгчих. Тэгэх юм бол байж болчихлоо л та. Өөр нэг зүйлийг бас бид нар мартчихлахгүй. Гадны банк орж ирсэн юм чи эзэн гэж гарч ил таараа. Тэгэхээр тэр гадны банк гараа явхад Монголын эдийн засагт санхүүгийн салбар, банкны салбар ямар одоо сул орон зай үлдээх вэ гэдгийг бид нар бас тооцож явах хэрэгтэй гэсэн үг. Capital outflow асуудал шүү дээ. Тэгэхээр иймэрхүү л хүрээнд л би гадаад банкуудын эрсдлийг хараад байгаа. Гэхдээ яг дахиад тодруулж хэлэхэд би бол гадаад банкуудын эсрэг биш. Зүгээр яг адилхан дүрм журмаар өсөлтөө л гэж байгаа. За ойлголоо. Тэгтээ таны харж байгаагаар одоо жишээлбэл яг одоо гадны банк орж ирлээ гэж бодоход одоо яг тийм манай арилжааны банкуудын тийм хүрч чадахгүй байгаа ч юм уу тийм дутуу орон зайг нөхөх тийм сегмент байгаа гэж харж байна. Яг том төслүүд дээр бол тийм орон зай бол байгаа. Гэхдээ нэг юм хэдүүлээ бас мартчихлахгүй байхгүй. Тэд нар орж ирсэн ирээгүй том компаниуд угаасаа тэр том банкуд зээл аваад явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийн заавал Монгол салбартай байж ээж тэр харилцагч нарт одоо санхүүжилтийн боломжийг нэгднэ гэсэн үг биш. Одоо Монголын том компаниуд шууд гаднаас том банкудаас зээл аваад явж байгаа шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тэгэхээр тэрийн заавал зээл авахын тулд тухайн банк нь Монгол улсад байх ёстой гэсэн хууль журам байхгүй болохоор. Тэгэхээр би бол юу гэж хараад байна гэхээр яг зарим төслүүд дээр байна. Гэхдээ нэг хүмүүсийн яриад байгаагаар тэд нар орж ирээл амар том төслүүдийг гинт одоо үүд нэгдэх юм шиг те. Тэгэхээр тэр үүд нь угаасаа нээлттэй байгаа байхгүй. За баярлалаа. За шинжээчдээс ирсэн асуулт маань ингээд энэ хүрээд
дуусч байна. За тэгээд лайв дээр болонгууд ямар нэгэн асуулт ирээгүй байна. Тэгэхээр за earnings call-ын үйл өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр та танилцуулах үеэс өвөө захирлаа. За илүү одоо юу гэдэг танилцуулж амжаагүй ч юм уу, хэлж амжаагүй. За асуулт хариултан дээр бас дурддагтаагүй зүйл байх юм бол та нэмж хэлээд тэгээд ерөнхийдөө оролцогч нартай хандаад хэлцүүлэх бол earnings call өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа. За танилцуулгад өгөгдсөн зүйл бол байхгүй. За манай бас нэг вебсайт дээр ороод бас нэлээд мэдээлэлүүд бас байгаа. Мөн нэг хөрөнгийн бирж дээр хагас жилийн тайлан гэдэг арай дэлгэрэнгүй бас тайлангуудыг бид нар оруулчихсан байгаа. Та бүхэн заваараа танилцуулаарай. Би нэг реалын шин чанартай хэлж болох уу? Тий, энэ дээр би нэг юу хэлмээр юм гэхээр олон брокер нөгөө дилеринг компаниуд хөрөнгийн зах зээл дээр компанид тухай мэдээллийг оруулаад байгаа. Энэ маш их сайн байхгүй. Тэг өмнө ингээл нөгөө фидэнд Facebook-ийн фид дээр гарч ирдэг байсан чинь сүүлийн үед ингээл манай брокер дилеринг компаниуд идэвхтэй ороод энэ компани өсөлт нь юм байна, тийм байна гэж нэцүүлээд их мундаг контентууд үйлдвэрлэдэг байгаа. Тэг тэрэн дээр би бас их эерэг баяртай байгаа. Гэхдээ нөгөө талаас нь бид нэг алдаа гаргаад байна. Түгээмэл тэр нь нөгөө хагас жилийн тайланг аваад хагас жилийн одоо ratio-д үзүүлээд байна. Тэгэхээр нөгөө бүх санхүүгийн ratio-д чинь annualized гэдэг шүү дээ. Тэгээ тэрний одоо хамгийн түгээмэл гаргадаг алдаа жишээ нь хагас жилийн ногдол ашгийг тий хуваангууд тэр нэг жоохон дүн гардаг ч юм. Тэр чинь annualized байх хэвээр. ROE-г тооцоход зөвхөн 6 сарын ROE-г оруулцдаг. Тэгт чинь annualized байх хэвээр. Тэгэхээр жишээ нь би харж лээ л да. Хас дээр 20% ROE байж хахад зөвхөн эхний 6 сарын авангууд 10-ыг 10 гэж тавьчих байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө хэдүүлээ нөгөө олон улсын стандартыг дагаад дандаа нөгөө annualized ratio-нуудаа гаргаж яа гэж уриалмаар байна. Мөн одоо гой контент гаргаж байгаа залуучууд маань энийгээ улам сайн идэвхжүүлээд тий. Тэгээ бас бид нартай хамтарч ажиллах саналууд байвал бид нарт хэлээрэй. Хэдүүлээ самттай ямар одоо контент үйлдвэрлэх үү. Ялангуяа юу их зүгээр санагдаад байгаа. Нэг юм яг санхүү рүү чиглэсэн нэг юм подкастуудыг брокер дилеринг компаниудтайгаа тий нийлээ санхүүгийн одоо сахилга бат санхүүгийн боловсрал хөрөнгийн бирж энэ төр бас нэг подкастын орон зай дутагтаад байгаа мөл гэж бодоод байгаа. Тэгээ богинохон контент. Тэгэхээр нөгөө брокер дилеринг компаниуд маань тэгээ манай одоо шинжээч нар санал тавиул бидэрт хэлээрээ хэдүүлээ хөрөнгийн зах зээл хөгжлөлтөөр хамтраад ажиллая гэдэг уриалгаар өнөөдрийнхөө аюуг өндөрлөе та. За баярлалаа. За бидний урилгыг хүлээж аваад оролцсон төвөө захирлуулаас багны хамт олондоо баярлалаа. Баяртай. За баярлалаа.